Өнөөдөр уран дэвш хүүхдийн туслан маань засаг даргын зөвлөлд 2025 оны амрагч хүүхдүүдийн товч тайланг хүргэж, за энэ 2025 онд бол бид нэр 7 ээлжээр 600 гаруй хүүхдүүдийг амраасан байна. За энэ амраахтаа бол 7 ээлж болох маань онцлог хөтөлбөртэй явагдсан. Эхний ээлж маань бол зөвхөн бага ангийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүд явагдсан болол бидний 4 дугаар ээлжин дээр арт терапи буюу урлагийн сэтгэл заслын сургалт орж ирсэн. За мөн тусч банкрын 8 алхамт хөтөлбөр бас орж ирсэн. За тэгээд сүүлийнхэн 6 дугаар ээлжинд болохоор Олимпиад ЕШ-т бэлтгэх сургалтуудыг орууллаа. За энэ дээр бол 5 багш маань бол яг Олимпиад ЕШ-т хүүхдүүдийг бэлтгэх вакуум сургалтыг өгсөн. За мөн энэ зүслэнгийн үйл ажиллагааны 7 дугаар төгсгөлийн ээлжин дээр бид нар хүүхд хөгжүүлэх чиглэлээр сургалтыг орж, за гитар болон гар бөмбөг уран бичлэгийн дугуйлангуудыг хичээллээ. Мөн сэтгэл заслын бас гүнзгийрүүлсэн сургалт орлоо. Тэгээд ээлж бүр дээр маань сэтгэл засалт ажиллаж, сэтгэл зүйч маань бас хүүхдэд ганцаарчлан зөвлөгөө өгөх, хүүхдийг онцлох, за мөн аав ээжийн зөвлөгөөг утсаар өгөхөөр ингэж хамтарч ажиллалаа. За тэгээд туслан дээр маань бас ээлж болгон дээр зөөврийн номын сан ажилласан. За энэ зөөврийн номын санг бол Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн ажилтнан маань бас ингэж хамтраад ээлж болгон дээр ингэж хүргэж ажилласан. За тэгээд хүүхдүүд маань бол энэ зуныг маш гоё дурсамжтай өгөөжтэйгээр өнгөрөөлөө. За дээрээс нь энэ зуны бол цуслангийн тогооч нар маань бол маш гоё амттай хоолой дайлж хүүхдүүд маань сэтгэл өндөр буцснаас маш их баяртай байна. Тэгээд бид бас цаашаа цуслангийнхаа үйл ажиллагааг сайжруулах, менежментийг сайжруулах, орчин нөхцөлийг сайжруулах дээр бол гээд хамтран ажиллах болно. Тэгээд сая зөвлөлийн хурал танилцуулснаар бас цаашаа тулгамдсан асуудлыг танилцуулсан. За үүн дээр бол тодорхой чиглэлүүдийг авч бас 26 оныхон одоо хөтөлбөрт сайжруулалт их бас чиглэлээр бас хамтарч ажиллаж байна. Ингээд бас энэ зуунаас цусланд амралсан нэг хүүхдүүдтэй бас талархал дэвшүүлээ. Тэгээд цусланг сонгож бас амраасан аав ээжүүд та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд цусланд хамтарч ажилласан багш нартай бас маш их талархлаа. Тэгээд бид бүгд бас сургуулийн удирдлагуудад энэ тайлангаа тавьсан. Ирэх жил бас хамтран ажиллаж 2026 оны 4 сараас эхлэн цуслангийнхаа үйл ажиллагааны эсэлтийг авахар төлөвлөө ажиллаж байна.